Та 1990 оноос хойш Монголын нийгэм одоо шинэ нийгэмд шилжсэнээс хойш 2008-9 он хүртэл одоо жагсаал цуглаан одоо нийгэм тулгарч исэн бүхий л асуудалтай цагдаагийн ерөнхий газрын дэд дарга даргын хувьд нүүр тулж исэн. Ус төрчсөн жагсаал цуглаантай ингэж 20 гаруй жил зурлалцсан хүний хувьд таны хувьд ямар дүгнэлт сургамж үлдсэн бэ? Иргэд ер нь өөрийнхөө одоо үзэл бодлоо илэрхийлэх, санал бодлоо төр зэсэгт хүргэх энэ бол хэвээр үзэгдэл ингэх ёстой. Тэр тусмаа бид нар чинь хүнлэг ардсан нийгэм байгуулж байгаа учраас иргэдийнхаа дуу хоолойг төрн сонсож явах ёстой. Зүгээр 90 оноос хойш бол одоо баг өдөр болгон гэхэд юу юм дээ. Гэхдээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүс түүнийг хамгаалж зохицуулж байгаа цагдаа нар бид нар ихэнх тохиолдолд тохиролцоод ойлголцоод хүн хэлээр мал хөлөөр учраас ямар нэгэн ноцтой охирол төвчруулахгүй ингээл зохицуулаад яваад байсан. 2008 оны 7 сарын 1-нд бол өмнө нь одоо Монголын нийгэмд Монгол улсад тохиолдож байгаагүй тийм үндэсний хэмжээний эмгэнэлт үйл явдал болсон. Та энэ үйл явдлын үед одоо гардан ажилласан хүний хувьд ерөнхийд нь одоо үйл явц процедурыг нь дүгнэх юм бол юу гэж хэлэх вэ? 7 сарын 1-ний үйл явдал зүгээр нэг сонгуульд оролцсон хүмүүс сонгуулийг эсэргүүцчихсэн жагсаал биш. Урдын өдрүүд нь Батцан Баян зүрхний дэвш сонгогдсон өрсөлдөжсэн хүн сонгуулийн хэсгийн хорооноос тойргийн хороондоо хайрцагж ирсэн саналын үцэг булаа цугтаасан. Тэр өдөр буянгийн жаргал сайхан одоо бүгд нэр фундамент дарга жаргал сайхан Магна 2 сонгон харин дөрөвдөр мөн сонгуулийг эсэргүүцэж бахан тамга газар дээр нь хэрүүл ноцсон болгож арай зодон дөөрөг тарсан. Тэгээд 7 сарын 1-ний өглөө элбэгдэрж төрийн ордноос гарч ирээд хэсэг хүн дагуулад Сүхбаатар өшөө тойроод хэдэд тойроод усад ордноор орсон. Тэгээд тэр үед Магна сонгон харин дөрвөөс баг хүн дагуулад портертэй лоозон бариад шууд одоо тэр үед Монгол Ардын Хувьсгалт нам гэж нэрлэдэг байсан. Намын байран дээр очиод дайрч эхэлсэн байдаг байхгүй. Энд чи бол тэгээд зүгээр очиод хашгиралдаад гэдэг юм уу лоозонгоор ингээгүй чулуугаар шидээл цементээр шидээл дайраал ийм л шууд л одоо хүч хэрэглэж эхэлсэн юм болсон. Энэ бол 90 оноос хойш болсон жагсаал цуглаан хайрцаг бүгдээр ингээс нь өөр болсон. Бүр анханасаа урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай тийм үйл ажиллагаа болсон гэж та дүгнэж шүү дээ, тийм ээ. Сүүлд наач нийгэм батлагдсан юугаар зөв жагсаал цуглааны үеэр хэв жиргэн зөрчсөн, хүн зодсон, дээрэм тануул хийсэн ийм залуучууд баригдсан л да. Нийлээ олон хүн баригдсан, 800 гаруй хүн баригдсан. Төв саадулсан. Тэднэрт сонгуул санал өгсөн хүн ерөөсө 7-8% нь булсан санал өгтөгөө хумсан дээр дэмдэглэг байсан шүү дээ. Тэгээд санал өгсөн үг асуух санал өгөхгүй. Өөрөөр сонгуулийн дүнг ерөөсө мэдгүй хүмүүс дууд цуглуулсан байдаг. Мессежээр сошиал хаягаар нь дуудаад хөдөөнөөс дуудаж ирсэн байдаг. Тэгээд зориуд зохион байгуулсан. Үүмээс хамаан дэгдэж бужигч байхад та нар санаж байгаа бичлэгийг харсан багт хувьд элбэгдэр додлогжин 2 ерөнхийлөгчтэй билүү уулзаад ингэж хүч хэрэглэж нэг зогсоо мохсоо гэдэг явж ирсэн тийм ээ. Бараг хонгомогоо барьцвч санагддаг шүү. Тэгэхээр эдгээр гол зохион байгуулсан улсууд нь элбэгдэрч гэж бид ойлгодог. Чулуун болгол зөрөөд ачивч болгосон. Согтуур хундаг тараасан. Ингээд баахан халтсан сухтуу чулуугаар зөксгсөн залуучууд хамгийн дөрөв цагдаар бол байсан л та. Тэгэл цагдаа нар гэмтэж ирсэн. Эмнэлэг рүү зөөгөөлсөн. Хэм цохиулаад яваад байсан. Ийм эмнэлтэй ийм муухай арга хэмжээ, муухай үйл явдал болсон юм да. Энийг бол хуулийн ойлголт толгох зэрэг олон нийт хамгаалсан эмх замбрааг байл гэж үздэг байна. Хэрвээ энэ үйл явдлыг одоо зогсоогоогүй бол онц байдал зогсоогоогүй бол даамжраа цаашаа ямар нэгэн үйл явдалд хүрэх байсан гэж та үздэг. Шууд хүрэх байсан. Гадуур явж байгаа машинуудыг цонхыг хаглаа дангаачууд. Тэгэл дээрэм тануул хийгээл. Тэр доор байсан дүү твэрийг нь эвдэж бүгдийг нь архийг авч угаал. Тэгэл одоо галерейг шатаагаад морин уурын шуулгийнхны хуц өнөр дээр хүн дээр бийц задлаа хөтөлж. Тэгээд ингэж бужигч яхад манай 102 дэсэн дуудлагын дотор цагдаагийн байгууллагын танхаа балууд зогсоогооч та нар. Та нар юу байгаад хараад байгаа. Та дахиад хүч үйл татаач. Хэрэг та нар чадахгүй бол бид нар буугаа аваад гарлаа шүү.
гэсэн дуудлага одоо ч үжигтэй байдаг. Хадгалсан байгаа тэр бол. Хэрвээ ингэвэл тэдний жагсаад нөгөө хохирсон гомцоосууд нь буузвчтай гарч ирэх юм бол хоорондоо асар том өргөлдөөн тэмцэлтэй болох байсан. Нэг хоёрдугаар нь жигсчийн дотор лоозунгууд гэдэг юм урайлга явж ирсэн. Тэрний юу хэр зэрэг одоо шүүх прокурор шатаа. Тэгээ Монгол банкыг зүлмий дараад нь туулын иргээр байгаа баячуудыг гэрийн шатаа гэж урайлга хөдөлсөн шүү дээ. Тэгээ яг энэ үед л онцгой зарлагдсан л та. Тухайн үед энэ үйл явдлыг одоо өдөөн турхирж исэн, гол зохион байгуулж исэн одоо Элбэгдор, Жаргал сайхан, Бацаандан, Магнайт зэрэг хүмүүс бол сүүлдээ бид нар ямар ч буруугүй байсан шүү. Бид нар энэ үйл явдлыг зохицуулах гэж оролдож исэн. Харин энэ үйл явдлыг зориуд ингэж Өвмийн самунд өдөөн турхирсан гэж одоо өөр өөрсдийнхөө арсыг хамгаалж одоо хэвлэлээр мэдгдсэн. Өнөөдөр ч бас ерөнхийлөгч асан Элбэгдорж Твиттертэй бол тэр үйл явдлыг ягаад ч юм дахин сануулад би тэр үед ямар ч буруугүй байсан шүү гэж хэлсэн байна л да. Та энэ үйл явдлын одоо гол гисчийн хувьд тэр үйл явдалтай нүүр тулж исэн хүний хувьд эдгээр улс төрчдийн байр суурь бодит үнэтэй нийцэж байна гэж үзэх үү? Эсвэл үгүй юу? Тухайн үед нь энийг баримтжуулсан маш олон баримтууд байдаг. Тэгээ иймийг улаан цам ингэж хотлоо ярьж болохгүй. Гол зохион байгуулагч Элбэгдорж ерөөсөө улс төр гэдэг юм уу төрийн эрх мэдлийг авахын тулд хүний амиар дэнчин тавьж олон төмнийг урайлан дууд дөрхирч ингэж хийсэн гол буруут нь эднэр шүү дээ. Тодорхой. Ямар ч гэмзэмгүй үүрсэн бас үнэн. Ягаад гэхээр тэр дараад нь Элбэгдор төр ихэнд гарсан. Тэгээд тэр үедээ бичсэн бичгүүд нөртөл байдаг Элбэгдоржийн. Элбэгдорж гарчаад тэгээд 2009 онд эдгээр өршөөлийн хууль гаргасан шүү дээ. Өршөөлийн хуулинд бидний нөгөө албан тушаалын байдлаа хариуцлага хандсан гэд эрүүл хүс шалгаж явах үед өршөөлийн хуулинд цагдаагийн даргаыг хамааруулж болохгүй гэд орлогжив ерөнхий прокурор бичсэн өгсөн байдаг байхгүй. Гэд эдний оролцоо тодорхой болгодог тийм ээ. Тэгээд Буянгийн Жаргал сайхан гэдэг юм уу Бацаандан гэдэг Магна гэдэг улсууд эрүүл хүс явж ирсэн. Сүүлд нь Зүйл ангийн прокурор хөнгөлсөөр угаад хуулинд хамруулад бүгдээрээ ямар ч ялзамгүй гараад тэгээд зарим нь дарга зэрэг болоо гэдэг чинь. Тэг одоо лавл миний санахаар уул магнай лавл болчихсон явжсэн дарга болцсон. Нөгөө олон залуучууд ял авсан шүү дээ. Танхаарсан, хулгай хийсэн, дээрмийсэндээ ял авсан шүү дээ. Цагдаагийн бидний бас ялчихсан. Олон нийтийн замбрааг байдлыг хариуцлага үйлсэн гэд биднийг яллаад шорон зуулгацсан шүү дээ. Тэгээд тэгсэн мөртөө өөрснөө зүгээр гарсан. Энэ бол Монгол дахиад байж болохгүй. Одоо хуульгүй. Одоо юу гэмдэ хэлмэгдүүлэл болсон л доо. Тэгээ нэг хонглын шүүгч гэж ярьдаг шүү дээ. Хонглынхан гэж ярьдаг тийм. Яг л тэр шүүгчнээс бид тассан байдаг. Ер нь бид нэр хонгол ихсэн юм шүү дээ. Тухайн үед таныг одоо шүүх хуралд одоо эрүүл мэндийн асуудалтай хахад насилхтай оруулж ирээд ялсан байдаг. Тэгж улаарах одоо тэгж яаравчлах ямар шалтгаан байсан гэж та үздэг. Дараагийн сонгуулийг дурдсан байсан. 12-ын сонгуул. Тэрний өмнө бидний заавал яллах хэрэгтэй болсон. 7 сарын 1-ний өмнөнийг тэрнээс гарсан хохирлыг хэн нэгэн хүнд хариуцуулж хэн нэгнийг буруутгах жарах нь эдний гол зорилго байсан шүү дээ. Тэгээд тэд нар төр засгийн эрх мэдлийг авчихсан. Дээр нэмэх нь ерөнхийлөгч Элбэгдорж үжидэг. Тэгээд прокурорын зорилгож болсон байдаг. Тэгээд бид нарт ерөөсөө ямар ч хамаагүй зүйлэнгээр ухаандаа цагдаа нар хүн буудаж алсан гэж ингэж. Гэтэл цагдаад ерөөсөө хүн буудах буугүй. Дараахад. Яагаад энийг батгаатай хэлж юм гэхээр онц байдал залсан тухай зарилгийг бид танилцуулахаар үндэсний эрүүл мэндийн зүйл хуралдсан юм. Тэрэн дээр манай ерөнхийлөгч инх баяр, ерөнхий сайд баяр, их хурлын дарга Лүндэ Жансгуур байсан. Тэгэд би тэрэн дээр зөрүүд асуусан. Тэр одоо бичлэг нь байгаа бахал та. Энэ олон хүн цуглдсан байхад бид нар буу хэрэглэх юм бол ялангуяа хөнөөх чадaltaй одоо хошуутай сум хэрэглэх юм бол хүсэг үрдэн төрнө. Хүн алж болчихгүй. Тийм учраас баярдын сумаас хэрэглэсэн буу зүс хэрэглэж болох юм уу юм уу гэж би асуусан. Тэгэхэд ерөнхий сайд Санжин баяр нэрэ болохгүй юм байна шүү. Баярдын сумтай хэрэглэж болохгүй гэж. 2008 оны 7 сарын 1-нд тэр арга хэмжээг одоо урьдаас зохион байгуулсан. Тэгж Өвмийн самун болохоор
төлөвсөн тэгээд шүүх рүү цагдаа руу шатаа дайрий гэж одоо анханасаа ярьжсэн бол эн чинь өөрөө өөмөн самун гэхээсээ гадна төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан буюу оролцсон одоо онц ноцтой гэмт хэрэг мөн биз. Мөн байлгүй яах. Тухайн үеийнхээ хуулиар энийг гардан зохион байгуул шийс уусууд нь цаалдагдах байсан байхгүй юу? Хуулиараа. Тэгээд тэрч байхгүй сүүлдэн зүйл ангийн хөнгөж зөөлсөөр бод зүг гаргасан л та. Одоо хуулийн өмнө иргэн болгон тэгш хэрэгтэй байдаг. Хуулийг нэгэнт төрийн эрх хэрэгтэй болуулсан бол үг үсэг тасалтаар нь яв цав биелүүлэх ёстой байдаг. Гэтэл энэс хойш хууль биелэгдэхгүй болсон Монголд. Хэлмэгдүүлэлт эхэлсэн. Нөгөө хонгил эхэлсэн. Хуулийг шүүх прокурор гэдэг юм уу? Эрхвээ албан тушаалтны үзмжээр дураар хэрэглэдэг болсон. Нэг. Хоёрдугаарт нь ямар ч муу юм хийсэн гэмзэн хөнгөрдөг. Авилга ав, хулгай хий, хүн зод яадгийн тийм ээ. Эдгээр нь яаж ийгэд гэмзэн болт. Одоо энэ ингээл үргэлжиж байгаа ш өнөдөр. Үргэлжиж байгаа. Энэ Монголд цаашаа байж болохгүй. Хоёрдугаарт нь ийм нийгмийн эсрэг хандсан гэмт явдал. Танхаа балбанд явдалтай цагдаагийн байгууллага тэмцдэг. Дэлхийд даяар ийм үүрэгтэй байгууллагыг цагдаа гэж нэрлэдэг. Тэгсэн энэ цагдаагийн байгууллагыг энэтэй тэмцснийхэн төлөө дарганыг нь барьж хэлсээр шоронд хийсэн явдал нь тэгээ албаагчдыг энэ өчнөө жил мөрдсөн явдал нь тэгээ сүүлд нь прокурор тэр хэргийг 17 онд хэрэгсэх болгосон байлаа шүү дээ. Тэгээ тэднийг хянаагүй гэж бидний ялдаг байхгүй юу? Хажууд нь яв шансангүй эдгээр чинь буудсан баг гэж. Гэтэл манай албаагчд буудах ямар ч үндэс байхгүй. Огт буудааг нь нотлогдоод прокурор энэ хэргийг 17 онд хэрэгсэх болгосон байдаг. Тэгвэл дараа нарыг нь яллаад ингэчхэр зэрэг одоо цагдаад ажиллаж байгаа дараа нь ямар тусах. Дараа чи үед яах. Оо боли. Иймд олцсноос холхон бай. Тэг нүцтэй. Ардтал нь амьдралтай ш түн чинь. Цагдаач гэсэн. Цагдаач бас хүн шүү дээ. Тэгээ би энэгээр хэдэн цагдаа 532 цагдаа гэмтсэн. Гэмтснээс авсан гэмтлээс 4 цагдаа сүүлд нь нас болсон. Манайхаас өмнө самны үед бол 4 хүн нас болсон юм. Түүний нэг нь угаартд нас болсон юм. Тийм. 3 хүн бол буудагд нас болсон байдаг. Тэр хэргийг уг нь бол хүн амны хэрэг шалгадаг байгууллагын цагдаа шүү дээ. Цагдаагийн байгууллага шалгах багтал нь харьяалын хавьяач прокурорын мөрдөн гэж хууль ус үндсэн хуулийн бус байгуулдаг өгөөд тэд нэр шалгасан болоод тэгээд зүгээр гөрдөж бидний шийтгэхэд яг гэмтэд гэдэг олоогүй юм шүү дээ. Олох маш олон сэжиг байсан. Цагдаагийн байгууллага прокурортой нийлсэн 50 дүнтэй ажлын гарсан дөнгөж ажиллаад 2 хоног татан болгосон шүү дээ. Уг нь тэр чигээр хөөцсөн бол халуун мөрөнд төлсөн бол цагдаа тэр байтах хэргийг олдог байгууллага л та. Тийм зориулттай байгуулж байгаа. Ил талд бүх ажлаа явуулаад олох л байсан. Тэр олох үйл ажиллагаанд одоо ингэж саад очруулсныг бол зориудын төлөвсөн үйл ажиллагаа гэж та хардж байна тийм ээ. Хүн буудаг буу банаад байгаагүй. Хүний амнаас хохирох буу байгаагүй. Тэгэхдээ тийм юм юусоо байхгүй байхад заавал цагдаа болох гэдэл зүтгэсэн юм л та. Тэгэхээр энэ нь зохион байгуулалт. Зохион байгуулалт. Цагдаагаар буруудан болгож энийг л хаах гэсэн таахгүй. 2008 оны эмгэнэлт үйл явдалтай одоо тулж ажилласан хүний хувьд тэр гашуун сургамжийг сайн мэддэг хүний нийт ард иргэдтэй төр засагтаа одоо нэр дэвшигчдтэй улс төрчдөд хандаж та юу гэж хэлмээр байгаа. Сонгуулийн дүн яаж гарч болно? Одоо таахт хэцүү. Бидний сонгуул шүү дээ. Цааталд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал байгаа шүү. Цааталд нь бидний ирээдүйн хөгжлийн асуудал байгаа шүү. Би аль нэг намайг жилэх юм болго. Бид нар амар тайв амьдрмаар байна шүү дээ монголчууд. Хөгжиж цэцгэлмээр байна шүү дээ. Баян шинээр болмоор байна шүү дээ монголчууд. Тэгээд энэ тухайн асуудлыг ам нээснийх 17 онд хэдэн цагтааг ялагчаа татсан 8 оноос хойш бүхэл бүтэн 9 жил 8 жил явуулчаад тэгээд эдгээр хүн буудаагүй байна гэд хэрэгсэхгүй болцсон. Тэгээд энэ тухай гомдлоо энэ тухай хөсөлтөй байл прокурор бичиж өгöd байж байгаа. Би энийг хүлээж хэлсээр буруутаад хэлсээр ялаа эдэлдгээ эдэлсэн. Нэг маань нас барцсан. Надтай хамт ялсан бацх маань нас барцсан. Энэ олон жил ажил хөдөлмөрийн ус хэдэн цагтаа байна. Эднэрийг энэ хэлс юм насан салгаад өгчих болов гэж. Төр засгийг прокурорыг гордж хард суугаад би. Энийг хэрхэн шийдснээс цаашдаа Монгол улсад хууль хэрэгждэг үндсэн үйл заасан дагуу
хүний эрхийг хамгаалдаг энэ тогтолцоор орно шүү.